Бүгд найрамдах Монгол Ард улс, Сөүлэт социалист бүгд найрамдах холбоот улсын засгийн газар хоорондын 1973 оны 11-р сарын 22-ны өдрийн Монгол зөвлөлтийн хамтарсан уулуур хам баяжуулах эрдэнэт үйлдвэрийг байгуулах тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэхээр бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 1974 оны 8-р сарын 12-ны өдрийн 304 тоотог тоол гарч эрдэнэтийн бүтээн байгуулалтанд Монголын талаас 4,000 хүнийг зохион байгуулалтаа гаргаж өгөхөөр мянган залуучуудыг Монголын хөвсгөл залуучуудын эвлэлийн илгээлтээр мянган хүнийг хөдөлмөр цалин хөлсний улсын хороо аймаг орон нутгаас зохион байгуулалтаа элсэлтээр 2,000 хүнийг барилгын цэргийн ерөнхий газраас хангах хуваарийг батлаж эрдэнэт үйлдвэрт тэргүүний залуучуудыг Монголын хөвсгөл залуучуудын илгээлтээр ажилуулахаар үндсэн нөхцөлийг баталсан билээ. Энэхүү хуваарийн дагуу 1974 оны 8-р сарын 19-ний өдөр урьдчилан бэлдсэн 54 залуучуудыг Монголын хөвсгөл залуучуудын эвлийн төв хороонд хүлээн авч илгээлт гардуулан 1974 оны 8-р сарын 20-ны өдөр Улаанбаатараас ёслол төгөлдөр үдэн гаргаж илгээсэн билээ. 1975 онд нийслэлийн 10 жилийн дунд сургуулиуд, техник мэргэжлийн сургуулиудыг төгссөн залуучуудын 2-р цувыг илгээснээс хойш 1976 оны 7-р сарын хооронд нийт 1000 гаруй залуучуудыг Монголын хөвсгөл залуучуудын эвлийн илгээлтээр 990 хүнийг Монгол орны нийт аймаг хотуудаас зохион байгуулалтаа элсэлтээр 470 хүнийг орон нутгаас чөлөөт элсэлтээр элсүүлж тэдгээрийг Med Molybdenstroi удирдах газрын харьяанд бүтээн байгуулалтанд ажилуулж эхний ээлжинд барилгын мэргэжил эзэмшүүлж байлаа. Хүн бүрийг зөвлөлтийн мэргэжилтнүүдээс багш шавийн гэрээгээр сургаж амжилттай суралцсан залуусыг зөвлөлт холбоот улсын баяжуулах үйлдвэрүүд мэргэжил болгох төрөвжилсэн курсд сургаж эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж ашиглалтанд ороход шаардлагатай мэргэжилтэй ажилчдыг түүхийн богино хугацаанд бэлтгэж хангуулж чадсны үр дүнд хэлэлцээрээр хүлээсэн үүргэн нэр төртэй биелүүлсэн юм.